зоримог манлайлал гэдэг сэдв байгаа. Англиар bold leadership. Өмнөх манлайлалын тухай ойлголт бол магадгүй илүү хөдөлмөрлөх, илүү нэг чиглэлээр явах, илүү зарчимтай байх. Тэрэн дээрээ нэмэгдээд шинэ үеийн манлайлал бас өөр чадруудыг биднээс шаардж байгаа. Тэгэхээр зөвхөн яг нэг замаар яваад, яг нэг шиг шууртай яваад тахаас гадна яг өнөөдрийн орчин үеийн нийгэмд ямар манлайлал биднийг амжилтанд хүргэх вэ гэдэг талаар ярилцах болно. Хэрв таны үйлдэл бусдыг илүү ихийг мөрөөдөх, илүү ихийг сурах, хийж бүтээх, өөрийгөө илүү хөгжүүлэхэд нь урам зориг өгч байвал та бол манлайлагч юм байна гэж. Тэгэхээр таны байгаа үйлдэл маань өөр хэн нэгэнд урам зориг өгч байвал та манлайлагч болсон гэж өөрийгөө үзэх нь байна. Тэгэхээр манлайлал гэж юу юм бэ гэдэг ойлголт байна энэ. За тэгэнгუთ миний хувьд бас энэ дэлхий дээр олон салбар бүрт олон манлайлагч байгаа ч гэсэн миний хувьд манлайлагч гэж бас боддог хүмүүсээс тодорхой зарим хүмүүсийн төвлөж чинь та нар бүгд ингэ мэдгүй тийм. Ерөнхийдөө бол харсан Нельсон Мандела, Мартин Лютер Кинг, Махатма Ганди, Ансун Сучи эдгээр хүмүүс бол хүний эрх чөлөөний төлөө тэмцсэн. Тэгээд манлайлагч хүмүүс. Хамгийн чухал нь энэ хүмүүс үзэл санаа үнэт зүйлэн дээр үнэтлсэн. Тэрийгэндээ итгэжсэн бас тэрийг хүмүүст ойлгуулахыг зорьсон. Тэрнээс биш манлайлалыг ямар нэгэн байдлаар юм уу илтгэх хурлын курст яваад, илтгэх хурлын дугуйланд яваад тэрэндээ биш хамгийн гол зүйл нь хүнийг амжилтанд хүргэдэг бас манлайлагчид байх хамгийн гол зүйл бол үнэт зүйл гэж би боддог. Үзэл санаа үнэт зүйл. Юуны төлөө зорж ийн ямар мөрөөдөл байна түүндээ хүрэх тэр сэтгэл бол хүнийг манлайлал амжилтанд хүргэдэг байх нэ. За тэгээд амжилт гэдэг манлайлал гэдэг бол амжилт тийм үү. Тэгэхээр амжилт гэдэг өөрийгөө хийж буй зүйлс болон үнийг яаж хийж байгаадаа дуурлах явдал юм байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар амжилт гэхээр хэн нэгний төлөө юм уу эсвэл одоо мөнгөний төлөө юм уу эсвэл алдар нэр хүндийн төлөө ямар нэгэн зүйлийг хийхийг биш байх нь тийм үү. Харин өөртөө дуртай. Тэг өөрийнхөө хийж байгаа зүйлдээ дуртай. Түүнийг яаж хийж байгаадаа дуурлах явдал юм. Саяны хүмүүс өөрийнхөө хийж байгаа зүйлдээ дуртай байсан юм. Тэрнээс биш хүчээр ямар нэгэн байдлаар их мөнгө аваад одоо Мартин Лютер Кинг тэрийг хийгээгүй тийм үү? Алдар нэр төрөх гэж хийгээгүй. Тэрийг яаж хийж байгаадаа дуртай байсан уу? Хүчирхийллийн бус аргаар хүний эрхийн тэмцлүүдийг хийж тэр нь чухал байсан тийм. Тэгээ өөртөө хайртай байсан, өөртөө хайртай. Тэрнээс өөрийгөө бүр ингээд золиослоод өөрийгөө орхиод бусдын төлөө гэхээсээ илүү өөрөө үзэл санаа өөрөө гэдэг маань тэр хүн махан биеэсээ гадна өөрийнх нь үзэл санаа үнэт зүйл итгэл үнэмштэй. Тэрэндээ хайртай, тэрэндээ итгэдэг, тэрнийхээ биелүүлэе гэж зорж байгаа учраас тэрнийг төлөө ажил үйлдэл хийдэг. Тэрнийг яаж хийж байгаа тэр хүний амжилтын үндэс ах. Тэгэхээр бид нар бүгдээрээ хамгийн түрүүнд манлайлалын тухай ярихаас өмнө шууд арга хэлбэр ярихаас өмнө миний хүсэж мөрөөдж байгаа, миний зорж байгаа зүйл юу юм бэ гэж хамгийн түрүүнд өөрийгөө хүмүүс хайх гэж ярьдаг. Гэтэл магадгүй бүтээх гэж хэлж болно тийм. Хайгаад өөрийгөө өөр хэний газраас олно тэнд таны яг зорцоо ийм хүн байх хэрэгтэй байна гэж байхаас илүүтэйгээр өөрийгөө энд очиж нэг хүнээс лекц сонсоо, тэнд очиж нэг ном уншаад, энд нэг хүнтэй ярилцаад хүн өөрийгөө бүтээж эхэлдэг. Тэгэхээр бас хайгаад олдохгүй байна. Хайна гэхээр хэзээ нэгэн цагт нэг юм өгчөж олж авах тухай. Эсвэл илүү их хугацаа шаардах юм шиг. Харин бид нар бүтээх бол өнөөдрөөс эхэлж өөрийгөө бүтээх боломж. Тэгэхээр би хэн бэ гэдэг бүтээх бол хамгийн түрүүнд манлайлалын хамгийн ихний алхам юм. Гэтэл бид нар их тохиолдолд өөрийгөө бүтээж амжаагүй шууд манлайлалыг гээд ямар нэгэн мундаг илтгэлийн дугуйланд яваад ч юм уу эсвэл одоо ямар нэгэн шууд ингээд техникл юм руу яваад орчдөг. Тэгвэл хамгийн түрүүнд бид нар өөрийгөө бүтээх явдал юм гэж. Зоримог манлайлал хэрвээ дараагийн алхамд орё гэвэл хүн яах нь вэ? Тухтай тэр орон зайгаасаа гарч алах маягт хэрэгтэй байна. Зүгээр өнөөдөр ингээд гэртээ хүссэн цагтаа амардаг, эсвэл хүссэн хүмүүстэйгээ уулзаад зарим үед залхуу өрхөөгөө юмд явдаггүй, эсвэл номоо уншдаггүй. Тийм байвал тухтай орон зайд байж болно. Гэхдээ дараагийн алхам руу орчих байх юм шиг. Эцэд тэр таны тухтай орон зайд биш. Дахиад өөрөөсөө илүү их зориулалт гаргах юм байна тийм үү. Тэгэхээр одоо жишээ нь юугаар төсөөлөл автобусанд цугаа явж байсан. Автобусанд ороод автобусны суудал гартал ингээ нэлээд хол зам явж илтээ суудал гартал хүлээн штэ нөгөө нэг хүн суугаад эсвэл босоод дараа нь хөвгшүүн суугаад хүүхэдтэй хүн суугаад арай нэг суудал гараад суусан чинь за одоо наанасаа босоод дараагийн автобусанд суух боллоо гэх тээ. Нэг сургуульд юм уу нэг клубуд эсвэл нэг ажлын газар ороод тухтай байгаа тэрэн дээр байгаа л хөвчихгүй. Дараагийн алхмаа хийх зоригтой байх чухал юм аа. Тэгэхээр өөрөөсөө бас зориулалт гаргах бол манлайлалын хамгийн ихний шийдвэр юм аа. Зоримог хүмүүс шин зүйл хийхээс айдаггүй. Ямар нэгэн байдлаар маш олон хүмүүс шин зүйл хийхээс айдаг. Эсвэл ингэ шин зүйл хийх гэхээр ингээ тгий гэхээр за өмнө нь ингэж явсан наадах чинь шал дэмий бүтэхгүй ч гэдэг юм уу те. Шин зүйл хийнэ гэдэг бол бас танд шин автаа авчирна. Гэхдээ тэрнээс айдаггүй
Тийм байх нь байна. Ганцаараа явах байдаггүй. Шүн ганцаараа явах тухай биш. Шүн ганцаараа явбал аюултай. Харин үзэл санаа чинь зөв гэж бодсон үед магадгүй бүх хүн нөгөө тал зогсож исэн ч гэсэн өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшилтээр зөв гэж бодож байгаа зүйлийн төлөө дуурхаас айдаггүй байх нь байна. Бусдад таалагдахын тулд амьдралдаггүй. Ямар нэгэн байдлаар ингээд хэлчих болов, тэгээд хэлчих болов, тэгвэл би ингэчих болов гэж өөрийгөө дарж өөрийгөө одоо ямар нэгэн байдлаар хошин тавьж те би ингээд хэлчихвэл эмэгтэй юм чи ингээд намайг хэлэх болов, би ингээд хэлчихвэл чи оюутан юм чи ингэж хэлэх болов гэж өөрийгөө ямар нэгэн байдлаар бусдад таалагдах гэж байгаа боломж чадвараа хойшин тавьдаггүй гэсэн үг. За татгалзсан хариу авахаас айдаггүй, шантардаггүй. Та нар уншижлээсэн баг одоо Стив Джобс ч юм уу, Майкл Жордан өөр зөндөө маш олон алдартай хүмүүс хэдэн удаа үгүй гэдэг хариу авч ирсэн тий. Алдартай кино зохиолч нар кино зохиолоо бариад хичнээн компаниас үгүй гэсэн хариу авч ирсэн тий. Майкл Жорданыг бол бүр хизээч сагсчин болохгүй гэж хэлжсэн гэж байгаа байхгүй одоо нэг сагсны багууд. Тэгсэн чинь нөгөө хүн чи явсаар агаад тэрнийхээ төлөө татгалзах хариу авахаас айхгүй тэрүүгээр өөрийгөө тодорхойлохгүй явсаар агаад амжилтанд хүрэх нь. Ямар нэгэн байдлаар тэтгэлэгт материалаа өглөө гэхэд нэг удаа үгүй гэсний төлөө би ингээд тэмцэхгүй юм чи гэдэг юм уу те эсвэл ингээд тэр хүмүүс худлаа шүүд юм чи гэдэг юм уу ямар нэгэн байдлаар өөрөөсөө холдуулж тийм биш дахиад оролдож өөртөө дүгнэлт хийгээд би яавал илүү сайн байх нь вэ? Яа зоримог байхыг бүдүүлэг төрөмгий байхдаа андуурдаггүй. Түрүү нөгөө бусдад таалагдсан тулд амьдрдаггүй гэсний эсрэг бүр эсрэгээр одоо хүмүүсийн дургуг хүргэсэн хүмүүсийг доош нь хийсэн тийм байдлаар бол биш байх юм. Өөрийгөө бусдыг хүндэлдэг, өөрийгөө хүндэлдэг шиг энэ хүнд ч гэсэн үзэлсэн үнэт зүйл бий гэдгийг хүндэлдэг. Тэгээд бид нар хаана нэгдэж чинь хаана өөр үзэл бодолтой вэ? Тэрийг ойлголцож ярилцдаг юм байна. За алдаа ихээс айдаггүй. Алдаагаараа өөрийгөө тодорхойлдоггүй. Нэг зүйлд алдлаа гэхэд тэрүүгээрээ тодорхойлоод тэгэл өөрийгөө ингээд сэтгэлээр унагадаг тийм. Манай нэг таньдаг хүн 3 ажилласаа халагдсан гэж байгаа. Тэгээ 3 сар ямар нэгэн байдлаар би ажилласаа халагдсан гэдэг сэтгэлээр унаад гэтэл тэр хүний амьдралд болоод өнгөрсөн нэг зүйлийг дотгошоогоо авах уу эсвэл зүгээр болгоод өнгөрөх үү цаашаа алхах уу гэдэг сонголт байгаа байхгүй. Гэтэл алдаагаар өөрийгөө тодорхойлонгууд ерөөсөө би ингээд тэтгэлэг тэнцээгүй ч гэдэг юм уу би ажилласаа халагдчихлаа эсвэл би одоо хин нэг юм хаягдчихлаа гэдэг юм уу. Тийм байдлаар болж өнгөрсөн үйл явдлаар өөрийгөө тодорхойлж маш их цаг алдчихдаг, маш их байдлаар өөрийгөө байгаа потенциалд дарж яадаг байна. Идэвхгүй ашигладаггүй тий нэг хүн энийг энэ төсөл дээр хамтарч ажиллахыг үгүй яах вэ болох юм ч юм уу те за би мэдэхгүй байна ч юм уу тийм биш би хий би оролцъё би суралцъя гэж те би чадна гэж хэлж байна. За энэ бол хүүсийн хувьд бас нэлээд сонирхолтой судалгаа хийсэн ялгаатай эрэгтэйчүүд бол ингэдэг тэгдэг гэж ярьдаг бол эмэгтэйчүүд магадгүй ч гэдэг юм уу те тэгэхээр наад зах нь өөрийнхөө мэдчихэж байгаа зүйл дээр бол идэвхтэй үг ашигладаг өөрийнхөө мэдэхгүй зүйл дээр бас мэдэхгүй гэдэг хэлхээс айдаг байх бол маш чухал те би энэ талаар судлаагүй байна. Эсвэл судлаад эргээд танд холбогдъё. Эсвэл энэ талаар би судлаагүй, миний чиглэл биш учраас та тэр хүнтэй холбогдно тий. Манай соёлд бол хүмүүс энэ өгүүлбэрийг төдийлөн хэлдэг. Бүх зүйлийг мэддэг юм шиг тий. Энэ маань өөрөө эргээд нэг бодлын таны дараа нь үгний үн цэнийг багсгаж идэг. Яагаад гэвэл тэр хүн чи өмнө нь тэгж хэлсэн тэр чинь шалгуудлаа байлаа буруу байлаа. Хэрвээ яг л өөрийнхөө мэддэг зүйлийг тодорхой ярьдаг эсвэл судлаад ярьж байгаа хүний үг үн цэнтэй байдаг учраас хүмүүс сонсох дуртай тэр хүн манлайлагч болох нь. Өнөөдөр бид нар ямар олон асуудлын талаар залуучууд маань юм уу ер нь хүмүүс маань тэр мэдээллийг гүн судалж мэдээгүй байж эсвэл бүрэн их сурвалжаас мэдээлэл аваагүй байж ингэсэн байлээ тэгсэн байлээ гэдгээр үг хийгээд яваад байгаа гэдэг чинь таны бусад үгний үн цэнийг улам ирээдүйд алдагдуулж байгаа гэсэн. Тэгэхээр идэвхгүй үг ашигладаггүй шаардлагагүй тохиолдолд мэдэхгүй юмаа мэдэхгүй гэдгээ хэлж сурдаг байна. Бие тоосон биш байх нь байна. Ганц тоглогч биш те. Дөрөв ганцаараа явахаас айдаггүй гэжсэн. Гэхдээ хүмүүстэй хамтарч ажилладаг. Та нар бүгдээрээ л уншсан бах нэг үг байгаа. Хурдан явъя гэвэл ганцаараа яв, хол явъя гэвэл олуулаа яв те. Тэгэхээр багийн тоглогч байна гэдэг бол хамгийн чухал чадвар маань байлгүй. Хэрэгтэй үед бослог гаргах эсэргүүцээс айдаггүй. Энэ заавалгүй жижиг Сүхбаатар Элбаатар бослог гаргана гэсэн үг биш. Ямар нэгэн байдлаар таны үзэл бодол зөв эсвэл энэ зүйл шудраг зүйл гэж бодож байгаа үедээ айдаггүй чөлөөтэй дуурдаг, тэндээ зогсдог, заримдаа тэрэндээ эрсдэл гаргахад бэлэн тийм юм байх нь. Нээлттэй сэтгэлгээтэй, open mind гэж байгаа тийм үү. Идэвхтэй суралцагч эрэл хайгуулж байдаг. Ийм л хүн манлайлагч болж ийм л хүн хөгждөг. Хүн хэрвээ ямар нэгэн байдлаар за би энэ зүйлийг тултал мэдсэн юм уу би оройд нь гарцсан гэвэл тэр оройноос өнхөрч унжаагийн шинж гэж тийм. Тэгэхээр би одоо мэдсэн энэ хүн одоо юу ч ярьж байсан хамаагүй. Гэтэл уулзаж учирч байгаа хүн болгоноос, багш болгоноос, ном болгоноос авах зүйл байгаа. Гээх зүйл байгаа, авах зүйл байгаа.
Гэтэл ямар нэгэн байдлаар анханасаа хаалттай л байгаа гэвэл бид нар амжилт суралцах боломжуудаасаа холдож байсан. Тэр тусмаа орчин үеийн манлайлагч хүн бол маш нээлттэй хүмүүсээс юмыг шүүрч авч яадаг, хүмүүсийн санааг сонсч яадаг тийм байх хэрэгтэй. Саяны хол зоримог хүмүүс юм байдаг юм байна. За зоримог байх 8 алхам. Одоо та нарыг би дотроо ерөнхийдөө бодоосоо л гэж бодож байна л да. Би 1 минут өгье. Сүүлийн 1 жилд өөрийн хийсэн зоримог 3 алхмаа бодно тий. Хэрвээ цаас балаа бол бичиж болно. Би ямар зоримог 3 алхам сүүлийн жилд хийсэн бэ? Танаас зориг шаардсан, танаас шийдвэр шаардсан, амаргүй байсан гэсэн үг эрсдэлтэй тий. Тэрээс зүгээр за өнөөдөр хичээлд явъя гэдэг бол зоримог алхам биш яах нь. Өөрт байгаа тэр давуу тал зан чанаруудаа олж мэдэх, тэрийгэ нээж, тэрийгэ хөгжүүлж, тэрийгэ харагдуулж таниулах. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар хий хоосон гэж цэжээ балбсан юм уу эсвэл би өөртөө итгэлтэй байна гэж хүмүүсийг дарсан биш. Өөрт байгаа зүйлээ олж харах. Тэр бол өөртөө итгэл. Тэрүүгээрээ бид нэр тэрийг таниулах гэдэг нь бид нар хүмүүс тэрийг харуулах хэрэгтэй ажил дээрээ, сургууль дээрээ тий. Тэрнээс биш уулан би тийм үнэлтэй тэгэхээр та нар олж харахгүй юм ч юм уу тий. Тийм байдлаар биш тэрийг бодитоор харуулах хэрэгтэй. Өөрийгөө таньж мэдэх түрүүний хэлсэн тий. Тордох, хэрэглэх, харуулах. Өөртөө итгэлийн чухал илэрлүүд нь яаж илэрлэх вэ? Таны харилцаа, үг, үйлдэл, ярианы үйл хөдлөл тий. Одоо ямар нэгэн байдлаар хүн түрүүний нөгөө нэг яг яаж ярихаас эхлээд үг гэдэг бол хүнийг илэрхийлж байна. Тэгээ өөрөө өөртөө хүртэл итгэхтэй холбоотой. Өөрөө ямар нэгэн байдлаар магадгүй ч юм уу дандаа өөртөө итгэлгүй. За би наадын чинь хийж юм уу? За хийж магадгүй л юм би нэг ирээдүйд хийхээс ингэж бодож байгаа гэдэг тэр хүн дотроо ч гэсэн би зүйлийг хийнэ гэж өөртөө итгэхгүй. Харин би чадна гэж хэлж байгаа үгээрээ бас дотооддоо тийм чадвартай болох нь байна. Таны зорилго үнэт зүйлээ ухаарсан байдал тий. Тэр бол таны өөртөө итгэх итгэлийг бий болгоно. Одоо ямар нэгэн байдлаар өнөөдөр энд ямар зорилготой гарч ирснээ мэдэхгүй надад цуглаагаар нэг сэдв өгчвөл би ямар ах нь өөртөө огт итгэлгүй гайхацсан ямар сэдв юу энэ одоо юу үлээ тий. Хэрвээ би энэ өнөөдрийн лекцийг лекцээ ойлгоцсон хинд юу хүрэх гэж байгаа мэдж байгаа юм бол өөртөө итгэлтэй. Дээр нь бүр өөрийнхөө амьдралыг одоо би ямар нэгэн шашин зүтгэдэггүй. Гэхдээ зүгээр хэрвээ та өөртөө итгэлтэй болъё. Зорилгоо тодорхойлъё гэвэл өөрөөсөө би энэ хорвоод ямар зорилготой ирсэн хүн юм бэ гэж асуух. Зүгээр нэг хоол идж байгаа, зүгээр нэг шороо хөдлөж жагаад яваад хүн юм уу? Эсвэл би нэг ийм зүйлийг бүтээх, ийм зүйлийг өөрчлөх, ийм зүйлд хоёр нэмрээ оруулах хүн юм уу гэж өөртөө асууж, тэрнийг хүн ойлгосноор тэр салбартаа, тэр сэдвтээ, тэр зүйлдээ өөртөө итгэлтэй байх юм. Эрх мэдлээ мэдрэхтэй. Надад ямар эрх мэдэл ирэх байгаа гэдэг. Энд Alice Walker-гийн хүний хэлсэн үг те. Өөртөө эрх мэдэл байхгүй гэж бодох үед хүмүүс эрх мэдлээ алдаж байдаг те. Бид нар ямар эрхтэй гэдгээ мэдэхгүй байхаас болоод биднэрт ямар зөвхөн эрх гэдэг нь эрх мэдэл гэдэг нь зөвхөн одоо эрх үүргийн харилцаанаас илүүтэйгээр надад ямар потенциал чадвах би юу хийж чадах вэ гэдгээ миний орон зай юу вэ гэдгээ мэдэхгүй тохиолдолд ихэнхдээ хүн өөртөө итгэлгүй байдаг. Энд сурах чадвар маань эсвэл хүмүүстэй харилцах чадвар маань би энэ жижигхэн гэдээ бодох тусмаа улам багассаар байх юм. Дараагийнх нь зүрх зоригтой байх тийм. Зоригтой байх бол гэдэг нь айхгүй байх юм биш. Юмнаас айхгүй одоо эсвэл ингээд гүйж ороод тийм аимшигтай зүйл рүү цээжээ балдаж гүйж орохоос илүүтэйгээр айдастай зүйл байгаа ч гэсэн энэний зан тэрнээс илүү чухал зүйл байгаа гэдгийг ухаарах тэр байдлыг зүрх зоригтой гэж тодорхойлж байгаа. Тэгэхээр бид нар магадгүй өнөөдөр нэг хүнд бид нар юу гэдэг чинь анги дотроо нэг зүйлийн тухай шудраг үнээр хэлэхэд өнөөдөр над руу дайрч магадгүй ч гэсэн энэ зүйл маань ирээдүйд би шудраг зүйлийн төлөө хэлж гэн гэвэл айхгүй зоригтой дуурах байх нь тийм үү жишээ нь. За бэрхшээл саадлыг урьдчилан тооцоолох онцлог ихэнх тохиолдолд бид нар бэрхшээл цаадаа тооцохгүйгээр өгөөд авдаг тийм. Хэрвээ бид нар үр дүнтэй удаан зүйл ямар нэгэн үйл явцыг хүсчихвэл ямар асуудал үүсэж болохыг тэрийг яаж даван туулах юм. Энэ бол зоригтой байх юм. За байхад маань туслах байна. За тухтай бүсээсээ гарах алхам гэх тийм. Бид нар хэрвээ тухтай бүстэй байгаа байвал зориг гаргах шаардлагатай. Хэрвээ бид нар зориг гаргахыг дасгал болгоо, зоригтой байх, зүрх зоригтой шийдвэр гаргахыг дасгал болгохын тулд тухтай бүсээсээ гарч явах хэрэгтэй байна. Хийж үзээгүй зүйлийг хийж явах хэрэгтэй байна. Анги дотор шинээр бэрсэндээ шин тавьдаг ч юм уу тийм. Эсвэл ажил дээр шин төсөл дээр оролцдог ч юм уу тийм. Энэ болгон өөрөө зоригтой алхмыг бидний бэхжүүлж өгөх юм байна. За хязгааргүй сэтгэх. Энэ бол маш чухал санагддаг. Зоримог хүмүүс хан хязгаарт баригдаж сэтгэдэггүй. Зоримог чанараа хэрэгжүүлэхэд тэднийг юу зогсоож чадахгүй. Тэгээд бизнес дээр ярьжсэн бизнесийн инкубатор тийм компани хүн одоо бизнесүүдэд дэмждэг тийм байгууллага. Ихэнх тохиолдолд манай бизнес сэтгэлгээ яг хүн бүр өөр байгаа ч гэсэн ихэнхдээ ерөнхийдөө бизнес эхлэхдээ
За надад 5 сая төгрөг байна. Энд юу хийж эхлэх вэ гэж боддог. А гэтэл тэр хүн яг 5 сая төгрөгөнд бол сэтгэх юм шүү дээ. За нэг 5 сая төгрөгөнд ийм хийж болох юм ийм хийж болох юм. Харин зориг хүн бол зүгээр чөлөөтэй сэтгэдэг. Ямар нэгэн хязгаарт байхгүй тэр зүйлээ сэтгэж олоод тэрэнд хүрэх ямар арга замууд байна гэж хайдаг. Одоо нэг том төсөл бодож үнэхээр гой санаа байвал орчин үеийн нийгэмд бол тэрэн дээр мөнгө босгох, тэрэн дээр баг босгох, тэрэн дээр хувьцаагийн зарах, хөрөнгөний босгох жишээ санаа гэж болж байгаа байхгүй. Эсвэл би үнэхээр ийм алтан санаа байна. Энэний тулд би одоо байгаа 5 сая төгрөгөөрөө ингэж ийм алах юм байна. Тэрнээс биш анхнаасаа зүгээр надад 5 сая төгрөг байна гэдэг ихлээр тэр хэмжээний л жижигхэн бизнес гэх юм тийм үү? Жишээ нь бизнес дээр. Тэгэхээр бүх зүйл дээр би нэг өнөөдөр миний англи хэлний байгаа юм чи би ч нэг тийм сургуулийн тэтгэлэг тэнцэх байгаа ч юм уу тийм биш. Би нэг миний хүсэл мөрөөдөл хааны тэр зүйлээ зоригтойгоор сэтгэж хязгааргүйгээр сэтгэсний дараа тэрэнд хүрэх алхмуудаа тооцох маань амжилтын одоо шинэ мэдээлэлтийн хамгийн чухал чадвар байна. Бид нар заримдаа маш олон тохиолдолд нэг зүйлийг хийгээд юуны төлөө хийж байгаа энэ зүйлд яаж сайжруулах нь гэдгийг бодохгүйгээр хийгээл яваад байдаг тийм. Тэгвэл завсарлага аваад эмгцүүлэн бодох. Тэгээд ерөнхийдөө бол яг бүр та нар ингээд хөвшүүлвэл зарим нь бол хийдэг гэж магадгүй. 7 хоногт хоног бүр өөртөө нэг удаа 30 минутын юм нэг цагийн зав гаргаад өөртөөгөө ярилцах цаг гаргах тийм. Тэрэн дээр 7 хоногийнхаа ажлыг ингээд энтэй уулзлаа, тэрнтэй уулзлаа ч юм уу, ийм ном уншлаа, ийм хүнтэй лекцэн суулаа гэдээ байгаа ш. Тэрэн дээр эргэж дүгнэлт. Энэ надаа юу сайн байв, юу муу байв. Сайн байсан бол би энийг үргэлжлүүлж дандаа юу ийх үү? Муу байсан бол би энийг яаж алдаагаа засгууч юм тийм. Ингэж reflection ингэж эргцүүлэн бодож тунгааж бид нар хийхдээ бидний боловсролд бол хангалттай өгөөгүй учраас бид нар хийгээд юу хийгээд байгаагаас үлдээ гүйж гүйсэн чинь өөр газар очсон байх магадaltaй тийм үү. Тэгэхээр тэрийг зөвхөн өөртөөгөө ярилцах цаг тийм. Тэр үед уцаа унтраагаад хүмүүсээс холдож байгаад өөрөө бодох юм. Энэ үед өөрийгөө өрөвдөж хаацаалаа. За тэгээд одоо нэг юм хийх хэрэгтэй байсан чи хийгээсэн чи за тэр үед чи ингэсэн юм чи тэр үед ингэсэн юм чи за гэх биш. Өөрөө өөртөө шудраг ярих хэрэгтэй. Тэ чи залхуурсан гэдэг юм уу те чи тэрийг хийх хэрэгтэй байсан чи тэгээд хийгээгүй ингэсэн гэд өөртөө шудраг ярих нь өөрийнхөө амжилтанд маань эргэцүүлэх цагт маань үр дүнтэй байна. Тэгэхгүй зүгээр өөрийгөө за ингэсэн юм чи тэгсэн гэдээвэл үр дүнгүй тийм цаг бол дэмий өргөдөг байна. Харин өөрийн үг үйлдэл шийдвэр стратеги эргэцүүлэн тунгааж дараагийн алхмаа төлөвлөх нь 7 хоног бүр тийм үү. Одоо ямар нэгэн амжилттай төсөл хэрэгжүүлэлтэй амжилттай юм хийлээ тэр болгоны дараа тухтай тайван эргэцүүлэн бодох цаг заавал авч явах тийм. Тайван эргэцүүлэн бодсны үр дүнд илүү дараагийн удаа тэр үйл ажиллагаа илүү үр дүнтэй болно. Тэгэхээр нэг лекц тавьлаа гэхэд эргэж бодоод юу маань сайн байв, юу маань муу байв, дараагийн удаа яах вэ? Олон нийлж багаараа ажилласны дараа хичнээн тэр зүйл чи амжилттай болсон ч гэсэн зүгээр ингээд за амжилттай боллоо гэж тарч биш. Заавал суугаад юу сайн байв, юу муу байв, дараагийн удаа яач хийх вэ, тэ? Тэгээд энэ дээр хамгийн чухал бас нэг үг уншижсэн. Sometimes you win, sometimes you learn, тэ? Чи заримдаа ялна, чи заримдаа суралцсан. Тэрээс чи заримдаа ялагдана гэж хэлээгүү, тэ? Тэгэхээр заримдаа чи ялна, заримдаа чи ялагдсан бол чи тийчээ суралцах гэж харж байгаа хэрэгтэй. Байнга би энэчнээс юу сурах хэрэгтэй вэ гэж харах нь илүү манлайлагч бид нарт манлайлтыг маань хөгжүүлэх нь байна. Хайрцагаас гадуур сэтгэх тийм. Хайрцагт бид нар бүгдээрээ нэг мэтгэд хайрцагт автсан байдаг. Тийм сойрхолтой судалгаа гарсан гэсэн. Саяхны 2-3 жилийн өмнө. Тэгэхээр хүмүүсээс насан турш хүмүүсээс болон хүүхдүүдээс танд 3 дахь нүүд заяавал хаана авах вэ гэж. Дагцан дээр толгойнхаа ард ч юм уу тийм. Тэгээ яг та нар шиг насан турш хүмүүс ихэнх нь толгойнхаа ард энэ хэсэгт дагцан дээр аавна гэсэн. Хүүхдүүдийн сонирхолтой бөгөөд бас маш олон хүүхдүүд хариулсан тэр хариулт нь болохоор 7-3 дээр аавна гэсэн байхгүй. Аль нь ашигтай вэ? 7-3 дээр бол одоо бүх зүйлийг харах боломжтой шүү дээ тийм. Хаашаа заримдаа хоолой энтрээ идэлж үгээд харж болно. Бүх зүйлийг хийх боломжтой. Нэг өрөөрөө харыг үзэхэн хуруугаа ингэхэд болов ш. Дагцан дээр байнгут ашиг нь ямар вэ? Яг адилхан тийм. Ерөөсөө эргэж хараад яг адилхан юмыг харж байгаа. Энэ юутай холбоотой гэхээр сэтгэл зүйчдийн тайлбарлал нь том хүмүүс бол хайрцаглагдсан гэдэг. Тэгэхээр бид нар анханасаа биднээс асуулт асуухад бид нар бодлохгүйгээр нүд бол толгоон дээр байх хэрэгтэй гэсэн байна аахгүй. Толгоон дээр байх хэрэгтэй учраас одоо тэрийг бид нар тэгтээ тэр үедээ нүд бол толгоон дээр байх хэрэгтэй гэж бодохгүй. Автоматар за хаана ажиллах уу гэнэ толгоон дээр артлах юм болчих. Хүүхэд бол тэгж хайрцаглагдаж яг нийгмийн чи юм байх хэрэгтэй, чи ингэх хэрэгтэй, ингэх тэгэх гэх тэр бүх хайрцагт ороогүй учраас чөлөөтэй сэтгэдэг байна. Тэгэхээр бид нар хайрцагаас гадуур сэтгэж
энэ орчин үеийн нийгэмд бол төрсөн манлайлагч амжилттай. Та нар за жишээ нь Ice Bucket Challenge гэх төрөж болсон шүү дээ, тий? Бүгд үзсэн үү? Хүмүүс мөс асгаад дээрээсээ тэгээд магадгүй тэрийг анх удаага хэлэхэд хүмүүс инээс байж магадгүй шүү дээ. Хин юу гэж дээрээс мөс асгачаад тий? Тэгээ мөнгө өгсөн сууж ах ингээд. Тэр бол хайрцагаас гадуур сэтгэсэн. Тэгсэн юм өндөр амжилтанд хүрч байгаа байхгүй. Тэгэхээр яг босоод өнөөдөр энд байгаа хүмүүс бүгдээрээ адилхан сэтгэвэл яг адилхан сэтгэж байгаа бол тэр хүний бизнес юм уу, тэр хүний санаа нэг төдийлөн сонирн биш. Тэнд би ясыг гэж бодож байсан гэх тээ. Гэтэл хайрцагаас гадуур сэтгэж байгаа хүн бол амжилт, тэр манлайлал, тэр зүйлд маань бол илүү үр дүнтэй, илүү хурдан очих юм байна. Тэгэхээр хайрцагаас гадуур. Хайрцаг гэдэг нь зөвхөн ямар нэгэн байдлаар энийг ингэж хийх хэрэгтэй гэхээс илүүтэй бид нарт яаж ярьдаг вэ гэвэл чи эмэгтэй хүн чи эмэгтэй юм чи юм байх хэрэгтэй, чи эрэгтэй юм чи юм байх хэрэгтэй, чи монгол хүн юм чи юм байх хэрэгтэй, чи оюутан юм чи юм байх хэрэгтэй гэсээр хагаад бид нар нөгөө нэг сайхан уран бүтээлч чөлөөтэй сэтгэдэг хүүхэд төрсөн чинь ингээд жижигэн хайрцагт орсоор аваад ийм жижигэн нөхөр бүгд ингээд адилхан хараа сууж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бүх юмдаа баригдаад чөлөөтэй сэтгэх байсан юм дарсаар агаад тэгээд тийм ч учраас та нар мэдж байгаа. Google, Facebook-ийн Office Center нөгөө интернетээр тавьсан байгаа шүү дээ. Маш чөлөөтэй тоглоомын газар шиг. Тэнд хүн тогтсон сэтгэлгээнээс өөрөө сэтгэх боломжийг олгох гэж зорж байгаа байхгүй. Why not? Хэрвээ та нэг санал гаргаад нэг хүн наадах чи шалт юм ээ гэвэл яагаад үгүй гэжсэн тийм. Тэгээд нөгөө хүний хариулт мэдгүй зүгээр л өмнө тэгдэггүй шүү дээ гэвэл та үнэхээр шин санаа олсон байна гэсэн үг харна шүү. Тэгэхээр яагаад үгүй гэж өөрөөсөө болон хүмүүсээс асуух хэрэгтэй. Ингэж л хийдэг, үргэлжил ингэж хийсээр ирсэн ч юм уу те. Шин юм хайдаггүй. Тийм байвал манлайлагч болохгүй. Тэгээд нэг гүйцэтгэх ч юм уу зүгээр нэг ингээд хин нэгэн байж байгаа юм. Тийм үгүйдэг та хэрвээ өөрийнхөө амьдралын киноны хариулагч болохгүй та хин нэгний жүжигчин болно гэж те. Тэгэхээр хэрвээ санаачлагч, хэрвээ шинийг санаачладаг, шинийг бүтээдэг, тэрнээсээ айдаггүй, тэрийгэ гүйцэтгэдэг тийм байх нь өөрөө манлайлагчийн нэг хэлбэр ахна. За тэгээ энэ Стив Джобсын хэлсүүгээс innovation буюу шинийг санаачлах нь бол жинхэнэ удирдагч, аялдан дагагч хоёрын ялгаа загийг илэрхий болгодог. Тэгэхээр бол манлайлагч хүн бол байнга шинийг санаачилж идэг, дуурч идэг, тэрийг гүйцэтгэж идэг. Дээр нь тэрнээсээ хүмүүсийг ч гэсэн тэрэндээ дагуулж хамт орж ингээ тгий. Тэрнээс биш зүгээр нэг юм санаачилчаад ганцаараа ч юм уу эсвэл тэрийг хийхгүй орчдөг биш. Тэгвэл энэ ингээл ярьчлаа дээ бахан дэмий санаа ярьдаг биш. Тэрийг хэрэгжүүлдэг, тэрэндээ хүмүүсийг уриалдаг. Тийм юм байх нь байна. Одоо энийг хийх вэ гингод хоошоо суугаад намайг тэлчээсэй гэж доошоо суудаг бол бид нар манлайлагч болохгүй. Төдийлөн тэлчэнэ тэгээд нэг хүний гүйцэтгэх ч юм уу нэг хүний ямар нэгэн байдлын аялтанд авч болоод юм хүмүүс. Тэгэхээр бид нар би хийж болох юм биш, би хий гэж хэлдэг тий. За тэгэхээр би хийж чадахгүй биш, би хийж сурыг. Би хийж чадах байсан биш, би хийсэн гэх. Тэгэхээр энэ үгийн сангаа өөрчлөн гэдэг бол өөрөө хандлагыг ч өөрчлөн, үйлдэлээрээ ч өөрчлөн гэсэн үг байна. За яг одоо хийдэг. Энэ бол бас чухал чанар. Гэхдээ тийм амархан биш те. Заримдаа бид нар аюул олон зүйлийг хоош нөрхдөг. Нэгдэх өдөр юм уу эсвэл сарын эхний өдрийг хүлээдэггүй, хоошлуулдаггүй. Тэгэхээр энэ бүх чанар бол ямар нэгэн байдлаар ингээд ирэмхийн зур бий болчихно гэсэн үг шүү дээ. Өнөөдөр энэ лекцэнд ингээд суусны дараа маргааш шууд хийдэг болчихно гэсэн үг шүү. Өдөр бүрийн хичээлдээ дарагдаад юм уу, өдөр бүрийн ажилдаа дарагдаад ямар нэгэн байдлаар нөх холын зорилгын юм орхигдуулдаг, хоошлуулдаг тий. Харин тэхгүй тулд яг одоо хийдэг. Тэгэнгუთ англи хэлээ бол өдөр болгоо яг одоо нэг цаг давтна. Одоо яа ч гэдэг тий. Тэр бүрийг яг одоо хийдэг байх. За эсвэл хин нэгэн шаардлагыг хийхийг шаардлагыг хүлээдэггүй байх нь хин нэгний дэмжлэгийг хүлээдэггүй. Уул нь би фитнест явмаар л даан чаана алдахгүй ч гэдэг юм уу тий. Ямар нэгэн байдлаар нөгөө өөрийг нь дэмжих хүн хүлээж идэг. Уул нь би одоо видеотай бичмээр л гэхдээ хамт бичих хүн суугаад бичих хүн олдохгүй ч юм уу. Номын сан руу ганцаараа явахаар дэмий байна ч гэдэг юм уу. Тийм шалтгаан хайдаггүй яг одоо хийдэг байх нь. За тэгээд 8 дахь алхам маань бол нөлөөллөө нэмэгдүүлэх. Нөлөөллөө нэмэгдүүлэх гэхээр бид нар ихэвчлэн ямар нэгэн байдлаар одоо ингээд зургатаар гардаг ч юм уу нөлөөллийн хүрээгээд хэлэх гэхээр тиймэрхүү ихэнхдээ хүмүүсийн бол ойлголт байдаг. Харин яг үнэндээ манлайлагч хэрэг шинэ үеийн манлайлагчийн бол нөлөөллөө нэмэгдүүлэх арга нь бол 4 үе шаттай гэж байгаа дотроо. Моделинг өөрөөрөө үлгэрлэх. Хэрвээ хүмүүсийг манлайлагч бол хэрвээ хүмүүсийг өөрчлөлт гэж байгаа бол өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Тэрнээс биш би яриа болоогүй чи нэг ингэчих ч юм уу тийм биш. Өөрөөсөө үзүүлээд тэгсний дараа хүмүүс дагаж эхэлнэ. Тэрнээс биш зүгээр нэг өөрөө огт хэрэгжүүлдэггүй хүнийг хичнээн сайхан 100 сайхан юм яриад хүмүүс дагахгүй сонсохгүй. Тэгэхээр хамгийн дөрөв нь ерөөсөө өөртөө ажиллах, өөрийгөө өөрчлөх.
Тэгээд ингээ өөрчлөгдөд ирэнгүүт хүмүүс хүссэн үсээгүй өөртөө таныг сонсъё, тантай ярилцъя ч гэдэг юм уу, чамаас суралцъя гэж найз хэлсэн ч гэсэн чи яагаад өөрчлөгдөд вэ? Юу болов вэ? Өөртөө хандаж эхлэх нь байна. Тэгэхээр хамгийн түрүүнд өөрөөрөө үлгэрлэх. За хоёрдугаарт нь бусдад урам зориг сэтэл өгөх. Хүмүүс ингээд за өөрчлөгдөж ч юм уу, за ийм бол манлайлалд яаж суралцах вэ? Эсвэл одоо та ямар чиглэлээр ажилладаг, одоо сайн хуульчуулаад тань шиг яаж сайн хуульч болох вэ? Өөр шиг чи яаж хуульч болох вэ гэх үед нь хүмүүсийг бас чи ч гэсэн чадна гэдгийг хэлж урам зориг өгөх тийм. Тэрнээс биш би чадна, чи мэдэхгүй, чи яриа болоог байхаа гэж хэлвэл түрэн хүмүүс тэр үнийг дагахгүй, хүмүүс тэр үнийг сонсохгүй, нөлөөллийн хүрээнд хэлэхгүй байх юм ш. Тэгэхээр тэр хүнд байгаа тэр зүйлсийг бас гаргаж ирж хэлэх. Тэрнээс биш худлаа болоос хэлэхгүй, худлаа хөргөл та одоо бүхнийг чадна гэдэг юм уу те. Та байхгүй чанарыг хэлдэг ч юм уу. Тийм биш. Тэр хүнд байгаа зүйлийг олж, сэтэлжүүлж, өдөөж урам зориг өгөх юм. Менторинг те. Тэр хүнд нөгөө хүн чинь ингээд урамшаад за би юм болъё ч гэдэг юм уу хамт ингээд явах тэр багийнхаа хүнийг зааж сургах. Өөрийгөө мэддэг зүйлийг хуваалцах. Өөрийнхөө чаддаг зүйлийг хуваалцах. Тэр хүний хийх гэж байгаа зүйлийг дэмжиж асууж давалж цаг гаргах те. За тэгээд цаашаа өсгөж үржүүлэх те. Тэрнээс биш хүмүүс бид нар заримдаа энэ алхмуудыг даваад шууд одоо яадаг чи. Өөрөөрөө үлгэр сунгуудаа хүмүүсийг өсгөж үржүүлэхийг хүсдэг ч юм уу те. Та нар бүгдээрээ намайг дагч гэдэг юм уу те. Үнийн хэрэг дээр ийм процесс байж ич жинхэнэ тантай багийн хамтрагч жинхэнэ тантай хамт нэг урт хоолын замд явах хүмүүс маань илүү үр дүнтэй, илүү үнэт зүйлтэй. Хэрвээ манлайлагч болыг хэрвээ амжилтын төрийг гэвэл шатах хэрэгтэй, өөрөөсөө тодорхой хэмжээнд золиос гаргах хэрэгтэй. Тэр зүйлээрээ шатах хэрэгтэй тийм. Би энэ зүйлийг хүсэж байна гэдгээ тэр зориг мөрөөдлөөр тэрнээс зүгээр за яах вэ гэж сууж байгаад хизээч тийм таны хүссэн хэмжээний амжилт болохгүй байна. Баярлалаа.